За энэ анх хоёр гэж нөхөр намайг хідэн авгаас олсон ч гэнэ юм битсэн байна. За тэр яах вэ одоо тэгээд тэрийг Монгол түмэн тэр чигээр мэдж байгаа. Чингис хаан чинь 6 7 9 хатантай байсан шүү дээ. Жавхлангийн бас нэг энэ үр хөвгтүүдийн амьдрал ахуй бол та нарт ямар ч сонирн биш. Нэг хоёрд юу гэхлээр тэр залуу маш хөрөнгөцсөн гэж шүү. Улаанбаатар хотод 3 өрөө байртай яасан гинүү. Одоо их том жип ундаг гэж шүү. Энийг шалгуулах хэрэгтэй шүү. Тэгээд би Хүрлбаатар гэж хүнд бүр яг зориулаад хэлмээр байна. Би өнөөдөр зүгээр гэртээ ирж байгаа зочдыгаа л сайхан хөндлөөд хайрлаад аваад явчихъя л гэсэн болохоос биш. Тэг би ингээд нэг бус төржөөд надад ийм нэр хүнд бол ямар ч шаардлагагүй шүү нөхдүүдээ. Тэгсэн чи одоо ийм маш олон юмнууд яригдчихэв. Тэр хасаг залуу бол одоо сүүлийн үед бол маш хөрөнгөцсөн гэж байна. Ахын дөө чи намайг ерөөсө барахгүй шүү. Чи ахаасаа уучлалтгүйгаараа одоо энэ одоо задгсан чи ерөөсө утсан болохгүй шүү дээ. Дахиад залгадаа. За дуут чинь тий. Сайн одоо халзах шиг ингэж ярьчих хэрэгтэй байхгүй тий. Тэгээ ахыхаа гэрт хурчирээд ахтайгаа гоё ярилцаараа ахын дөө. Чамайг аимшигтай хөрөнгөцсөн тухай чинь одоо би юу яана? Шалгуулна заа юу. Энэ шалгуулаад өгөх залуучууд олон байгаа. Тэгээ би энэ Хүрлбаатар гэж хүнд хэлье. Юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр өөрөө зөв болоо. Тэгээ дээрэс нь энэ эргэн тойрныхаа энэ нэрийг чинь баастаад байгаа энэ хүмүүст ийм атгах сэтгэлтэй хүмүүс цуглуулахаа болоо. Байр байранд нь тавиа энэ залуучуудыг ингээд зөв амьдруулж гоё зөв үлгэр дуурайлал үзүүлчих гэж амьдрч сураа. Миний эргэн тойрны дүүнер зөндөө байдаг надад. Би дандаа зөв юм хэлэл явуулдаг. Тэгээ одоо энийг нэг тийм сонгуул эхэлчлээ гэдэг маягтай юмнууд бас хүмүүс хүчээд илээ. Үгүй тийм байхгүй шүү. Одоо би энэ халимгийн юунуудыг л одоо энэ Хүрлбаатарын сугны өснүүд л зөв сайн хүлээж авсангүй гэдэг тухай одоо бүхэндээ одоо энэ яриач нэг ийм зүйл рүү яваад орчлаа. За тэгэхэд аймаг болгонд нэг ийм юмнууд байгаа шүү ахын дүүсээ. Наад хасагч нь утсааваад ярьчих чадамж авах. Дахиад нэг залгадаа. Би одоо гараад яваад очиж болно шүү. Энэ нутаг орныг нэг ийм хачин илэг буруу хүмүүс бузарлахгүй шүү. Заваа юмнууд. Дахиад залгач. холбогдох боломжгүй байна. Та нөхөд өгсөний дараа дунд шуудангаа үлдээнэ. Энгийн ярианы тарифаар төлбөр бодож. За ингээд утас нь холбогдохгүй байна. Монголд хизээч байгаагүй тийм шууд аралсан болж байгааз.
Миний дуунууд яагаад хит болоод идэм бэ? Яагаад хүмүүст очиод идэм бэ? Яг л энэ зарчим байхгүй. Одоо бид нар ерөөсөө нэглээсээ буруу юм одоо сэтгэлдээ үлдэж байгаа юмыг нууж болохгүй ерөөсөө. Сайхан хэдүүлээ ярилцаал явсан дээр одоо тэр анхаа гэ залуу сайхан шалгуулчих. Хаанаас юунаас хөрөнгөцсөн яасан. Наадах чинь уцаар ярьж чадахгүй. Тэр нөгөө Twitter гинүү юун дээр яасан гинэ намайг нэг 3 авгаа сольсон болсон гэд. Миний авгаатаа авгаагүй энэ та нарт тэр нь ямар хамаатай юм бэ? Ер нь хідэн авгаа сольсон байсан чи яа дээр нь та нарт. Чи тэгээ яг яа гэдэг байгаа юм бэ гинэ. Гэхдээ монгол хүн хэлээрээ одоо ингээд шууд уцаар яриад яг яах гээд байгааг л би асууя л гэлээ шүү дээ. Тэгээд 40-50 ширхэг халимаг хүмүүс 500 жилийн дараа ирж байгаа байхгүй юу? Чугуулгана. Тэгээд тэрэнд л миний уур гидэн хөдлөгчж байгаа байхгүй юу? Тэгээ наадвал чи ийм сайтууд одоо Хөрлөбаатарын ийм харианы сайтууд байд юм шүү. Тэ? Тэгэд ийм юмар одоо завхлан орлого олох гэсэн чи яасан гэлээ. Одоо би энэ сэтгэл дотор нь тавьчих заяа. Юугийн зургийг. Надтай тэгээд ийм арцалсан хүмүүс бол их хол явдггүй шүү нөхдүүдээ. Хамаг Монголыг ингээд хураад цуглуулад 400-500 жилийн дараа ингээд хураад цуглуулсан завхлантаа нэг энэ тэнцэх аавыг хөхтөө ер нь ховорхон шүү нөхдүүдээ. Энэ юу хийдэг залуу гинэ? Аймгийн орлогч дарга юм уу? Хадлан бадлангаа хадаад ахын дүү одоо зөв амьдрах хэрэгтэй шүү. Яасан гинэ? Амархуу очиход хөгийн зан гаргасан байлээ. Миний яриад байгаа үндсэн зарчим байгаа шүү дээ. Юу яриад байгаа гэхэлэр сэтгэлээ зөв болгоо. Ахтайгаа шууд ингээд ярьчих. Тэг хордуулаад байгаа тэр эздүүдтэй бити автаад залуучууд. Гой зөв бол л доо. Тэг одоо монголчууд ингэж зөв юм ярьж одоо нэгдмээр байна. Үзэхгүй нь хүний сонголт биш юм уу? Гээ гэрт чинь ингээд хүн ирж штэ. Та нар цай хийж өгөхгүй юм уу? Би цай хийж өгсөнгүй л гэж уурдаад байгаа байхгүй. Одоо наадвал чинь ингээд сонгуул гээд суглаатаа тийм уулзалт хийдэг заа юу. 100,000 төгрөг. Тэгээ суглаанд нь одоо мотоцикл нөгөө ундаг дугуй мууган энэ төр тавиад тэгээ уулздаг. Ер нь одоо энэ нэг ийм одоо муу нухаар сайн илчил гэж одоо би тэр хотгор шанахыг л ингээд зогсоодсон юм л да. Тэр чин баг нэг хэдэн надад нэг 3.5 сая доллар санал болгож ирсэн. Одоо би Бөхмөрний одоо манай сумын дарга нар ирэхэд одоо би энийг хилдэгдээ одоо 3.5 сая доллар чамд өгчөө, сонгуулийн чинь зардлыг төлчихё гэд. Хамгийн аимшигтай нь одоо би бол шууд салавч өгөөд гаргаж ирсэн л да.
Тэ энэ хотгор шанагийг одоо зарж чадаагүй дээ эдгээр ингээд надад ингээд хорсоод байдаг байхгүй юу. Одоо тэгээд энэ Хүрлбаатар гэж хүний сугны өснүүд нь одоо миний ингээд би бол энэ талаар мэдлэггүй шүү уучлаарай. Энэ аймгийн дарга нар болцсон юм байна. Тэгэхээр одоо энэ сугны өснүүдийн цагийг дуусгая. Одоо зөв аймгаа аваад явъя л гэдэг ийм л зүйлрүүл одоо би энэ халимгуудаар дамжуулаад одоо яг ийм нэг хачин заваа хэрүүлрүүл орчлоо л да. Тэр хасаг бацаан ах дээрээ хүрээд ирээрээ. Би бүр гистээ урьж чамаг. Тэр уурхагийн одоо тэр хотгор шанлагын уурхагийн би хаалгацсанд энэ хүмүүс чинь ингээ хорсоод бүр насаараа хорсоод яваад байгаа юм шиг л надад сая л өнөөдөр л бодогдлоо л да. Тэгээд Цэдэнбал даргын нөгөө маршлын хувц өмсөнгүүт намайг авилгалтаа тэмцэх газарт өгөөл. Тэгээд одоо тэр 3 4 шөнө Увсан аймгийн 100 жилийг хийсэн залуучуудыг аваачаал манай жолооч тэр хүмүүсийн чинь шээсний шинжилгээ аваад бараг харт амхны шинжилгээ хийсэн юм шүү. Хүсэн хацсныхын тийм харт амх юу байд юм бэ ч одоо. Тэр аймгийн энэ цагдаа нарт бас их учир байна. Тэр баг тэр Хүрлбаатар тавьсан юм шүү. Тэр цагдаагийн даргын. Бүрэн ихэд Монгол улсад амьдарч байгаа шүү бид нар. Мөн новшнууд хэмжээндээ байгаараа. Аятайхан байна шүү. Зар зөндөө тавьсан. Одоо энэ дээр ингээд тойрлоод байгаа хүмүүс байна. Зар зөндөө тавьсан. Одоо хамгийн гол нь гэртээ ирж байгаа хүмүүсийг маш сайхан хүлээгээд авах хэрэгтэй байхгүй юу? Энэ удирдлагууд буруу байна л гэж би яриад байгаа юм. Хамаг Монголын гал үрд мандан мадраг. Тэгнэ угаасаа энэ буруу сэтгэлтэй ийм элэг буруу хүмүүсийг одоо болиулмаар байна. Хотгор шанагч нь Увсан аймгийн Ачсан намын дарга асан алтан гэрлэгчтэй юу гэнэ? Тэр нам ам чи ерөөсөө хамаа ахгүй шүү. Одоо тэгээ бодож иж магадгүй Увсаас дэвших гээл одоо баг сонгуул Монголынхаа сурчлагаа хийгээд байна гэж ерөөсөө тийм байхгүй шүү. Жавхлан сонгуультай сонгуульгүй энэ Монгол улсад өнгөлөөд амьдарч чаднаа. За ёо. Та нарын заваа юмд чинь би хизээч оролцох. Бүр харин энэ төрийн чинь бүр тэр чигээр нь сольж өөрчлөе гэдэг үзэл бодолтой хүн шүү би. Тогтолцооны өөрчлөлтийг 100% хийх ёстой гэж үздэг хүн шүү. Тэ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Ухаарах хэрэгтэй. Жавхлан ч бас энэ хорвоо дээр бас нэг учиргүй төрчөөгүй хүн байхгүй юу? Миний яг гидэн хөдлөж байгаа, миний яг буруу байгаа гэдэг энэ зүйлийг ингээд хараад их хандуулсан хүмүүс сайн явдггүй юм аа. Тэгэд ахаасаа ирж уучлалт хуугаараа ахын дөө.